Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Цэцэгмаа гэдэг. Би одоо энэ наана наалтнаас ярьж байна. Наана наалтыг авснаас маш их зовөр үе мөч маань их гайгүй болж байгаа. Энэ наалтыг наахаас өмнө би одоо ийм эмчилгээ зөндөөнийг хэрэгэлсэн. Мөн одоо тэр наалт янз бүрийн наалтуудыг наасан боловч олигтой сайн болж өгөөгүй. Харин энэ 25 оноос эхэлж наана наалтыг сайн гэд би найзаа сандуулаад найзтайгаа ирж авсан. Тэгээд одоо маш сайн үр нөлөө өгч байгаа. Уушиг бөөр нурууных нь наалтыг бас нааж үтсэн. Энэ нь бол маш сайн уушгийг маш сайн цэвэрлэн бөөрийн хаван маван хөөгөөд жин хасагдсан юм шиг л болсон. Энэ бөөр нурууных нь наалтыг нааж байна. Үе мөчнийх нь наалтыг нааж байна. Энэ уушигных нь наалт нь бөөрнийхөө наалттай хамт их сайн юм байлээ. Нуруугаар их чилж өвддөг байсан. Тэр маань гайгүй болж байгаа. Мөн үе мөчнийх нь наалт нь болохоор би их яс сургалттай байсан. Бараг 4-5 жил яс сургалтаар эмчилгээ наалт хийсэн боловч сайн болоогүй. Одоо бол энэ наана наалттай харьцаад наана наалтыг нааснаас маш их сайн үр нөлөө өгч байгаа. Энэ шагааны өвдөлт их зүгээр болж байгаа. Шүн нойр муутай хондог байсан. Одоо нойр хоолндоо маш сайн болсон. Энэ наана наалтыг оруулсан компанид их талархаж баярлаж байна. Та бүхэн тэгээд энэ үе мөч өвчтэй бол энэ наана наалтыг наагаарай. Маш их эдгэрлийг өгөх болно. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Рави бол бас бол Говьалтайн оогоол хан гинтийн нутгийн соогоол одоогоор бол Улаанбаатар хотын Тэнмэл 83 настай өвгөн Алтангил гэдэг хүн байна. За би бол залуу цагаасаа вин тамир спорт их оролдож байсан. Тэгээд сүүлд нь бол одоо нүдний хараа жаахан муудаад 2 болор тавиулаад ингээд байж байгаад нэг найзаасаа энэ наана наалт гээд явдаг л да. Эхлээч бол тоохгүй байлаа. Сүүлд нь бол нэг найз маань би одоо жолооны барьж байгаад гинт нүдэн маань муудаад одоо тэгээд болор тавиулъя гэдэг ингэсэн чинь харин одоо би одоо болор тавиулаад ирдөө хараа зүгээр болчихлоо агийнхаа гэдэг юм байна. Тэгээд нөгөөтгийг одоо сонирхоод энэ наалтыг аваад ингээд одоо тавьж үтсэн. Гэтэл бол би бол одоо нүдний хараанд хасах 3 номерыг шил зүүдэг ийм хүн байсан. Нөгөөтгийнхаа 1 ком одоо 3 удаа наагаад харааны шил зүүдэг болсон. Хасах 3-ыг зүүдэг байсан бол хасахгүй одоо би бол ямар ч харааны шил зөөхгүй зүгээр энэ бол гоё дээ. Нүдэн маань жах уулцсан учраас тэнийг нь хаамруулаад хийдэг юм шил байгаа. Би одоо 5 жил энэ наалтыг ашиглалаа. Ингээд одоо үе бол ямар ч номыг одоо чөлөөтэй уншаад. Одоо 83 настай одоо миний үе тэнгийнхэн бодвол бүгдээрээ шил байна үхий. Гэтэл би бол одоо шилгүүгээр одоо уншина. Ийм сайхан ач холбогдлыг өгсөн. Ингээд одоо хэрэглэх түмэнд Монголын түмэнд өнөөдөр дэлхийн шинжлэх ухааны гайхамшиг болсон энэ наалтыг одоо өргөн ашиглаж өөрийнхөө одоо зовөр илааршил хэрэглэх нь бол гарцааг үр дүнтэй юм байна шүү. Би бол одоо эрүүл тарих нүдний наалт, дархлаа эрүү наалт гэж хамтарч хэрэглэсэн. Энэ бол өндөр ач холбогдол өгч байна. Цаашлаа хэрэглэгчид бол энэ сайхан жаахан энэ бүтээгдэхүүнийг бол өстой насан туршдаа хэрэглэх ийм боломжтой юм байна. Цаашлаа Монголын ард түмний одоо энэ аль нэгэн өвчний илааршлыг дээшлүүлэхэд бол энэ наалт бол агуу ач холбогдолтой юм байна. Одоо бол олон наалт гарчээ. Америкийн одоо шинжлэх ухааны нээлтийг дэлхийн бусад шинжлэх ухааны орнууд нээгээд олон наалт гарч гэхдээ энэ наалт бол буснаас онцгой. Ягаад гэвэл хүний эдисэнд нөлөөлдөг. Нэгдүгээрт энэ наалт бол бие организмыг бол хэвийн хэмжээнд авчрах юм байна. Хоёрдугаарт бол эдисийн нөлөөлөд төлжүүлдэг юм байна. Гуравдугаарт бол хүний бие эрхтнийг бол одоо хэвийн хэмжээнд хүрэх ийм хэмжээний ач холбогдолтой ийм наалт байд юм байна. Тийм учраас одоо би одоо энэ хэрэглэгч өөрөө ач холбогдлыг одоо үжигдсэн учраас одоо өөрийнхөө ижилдсэн ахмадууд байд юм уу? Энэ хүмүүсүүд бол энийг одоо насны залгууд хэрэглэж, хэвшиж ингэж сурах хэрэгтэй байна. Өнөөдөр хүний эрүүл мэнд олон янзын хоол унднаас нөлөөлөд дэлхийд одоо мэдэхгүй янз бүрийн өвчин гарч байна. Биелэлтэйгээ гарч байгаа гашуур зовлон гэдэг байх юм бодоод энэ наалт хөөрхөн бяцхан зөвлөмжтэй.
18 төрлийн наалт байгаа. Тэгээ ямар ашигтай гэдгийг тэний одоо мэдээллийг авч хагаад одоо баг өвчнөө бодлоо сэтрихээс бол энийг л хэрэглэх юм бол таны ажил амьдрал, таны эрүүл мэндэд агуу их гайхамшигтай ач холбогдол ийм сайхан наалт байд юм байна. Дэлхийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаанд Америкийн ард түмний оруулсан энэ хувь нэмэр, энэ агуу нуран бүтээл, энэ агуу бүтээгдэхүүнийг хүн ардаа бүрэн хэрэглэж сурах, ашиглаж сурах, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө ажиллая гэж байгаа бол энэ мэдээллийг сонсож энэ наалтыг хэрэглэх чухал юм байна. Тэр энэ наалт гэдгийг бол одоо би ч хуучин хүн учраас одоо аггүй бас нэг бурхны өгөөжтэй, буян гიშгтэй ийм сайхан наалт байна. Би одоо дотоод шүүрлийн наалтыг хэрэглэж үзлээ. Мөн ач холбогдол өгч байна. Одоо шүүд нь одоо би чинь өвгөн настай хүн. Одоо тэгээ эрчүүлийн наалт гэдгийг хэрэглэж үзлээ. Эцэн одоо шүн мөн шийдэг, долон шийдэг хүн чинь бас нөлөөлж байна. За ингээд би цаашаа юу бодож байна хөхтэй зэрэг ерөөсөө энэ дээр хэрэглэгдэж байгаа бүх наалт өнөөдөр бол надад хэрэгтэй юм байна. Би бол одоо энээсээ салахгүй. Энийгээ бол одоо тэтгэврийн хугацаанд зэрэг л хэрэгцээтэй наалтаа аваад өөрийнхөө биеийн эрүүл мэндэд дарах бүх наалтыг нааж хэрэглэж амьдралаа одоо туршиж үзэж ач холбогдлыг одоо авч үзье гэж. Би өнөөдөр 83 настай. Би таяг тулаагүй янз бүрийн өвдөж ачих юм байхгүй. Би бол чөлөөтэй явна. Бүхтэйгөө оцаагаагүй ангийн ханд найзууд энэ алтан гэрлийн юу ич жуудлын мэд өтөлдөггүй юм гэж хэлдэг юм байлээ. Гэтэл би энэ наалтын ач холбогдлоор өнөөдөр ангийнхнаас ан найзуудаад өвтөнгийнхнаас одоо залуу харагдсан байлгүй. Тэр маань ч бас одоо намайг одоо баярлуулж тэр итгэл сэтгэл тэр бас надад нас нэмж надад эрчим хүчиж өнөөдөр үе 83 наснда ингээд сууж байгаа нь бол энэ л наалтын ач холбогдол гэж ингэж ойлгод юм аа. Ингээд одоо хэрэглэх түмэндээ Монголын түмэндээ өнөөдөр дэлхийн шинжлэх ухааны гайхамшиг болсон энэ наалтыг одоо өргөн ашиглаж өөрийнхөө одоо зовөр илааршил хэрэглэх нь бол гарцааг үр дүнтэй юм байна шүү. За та нар сайн байцгаана уу? Би Дэдисрэн гэдэг ахмад налстан байна. Энэ наанаар Америкийн наалтыг улсууд их сайн юм хэрэгэлсэн гээд үр дүн сайтай гэхээр би зүрх даралт их таарахын байсан. Тэгэхээр зөөр ихтэй байсан. Зүрхээ зэг тэр наалтаа аваад наагаад сайн олон хөрсийг 3-4 хөрсийг наасан. Хойшоо ирэн тэгээ зүрх мөрхнийх өвдөхгүй хиймэн яг хайл нэг хөдлүүл явах ихтгэс биш хийм нэг алдагдхаа байтсан нэг их яахгүй. Өөрт мэдэгдэн сайжраад байх шиг байгаа юм. Энийг жижиг номыг би бас уншаад энэ хөгжүүлдэ хэлье гэж бодоод энэ дотор их олон төрлийн наалт байгаа. Тэгээд өөртөө тохирыг харж гаад авснаа хахад их сайн юм блэ. 91 хараагүй болох нь гээд лазер эмчилгээ хийлгсэн. Тэгээд харин нэг хараагүй болох чатнагаа. Тэгээд болор суулгаад ер нь яхан таараахан байхаар нь энэ нүдэл бас юу тийм нүдэл эмчлүүлээ. Нүд зүрх хоёрлгайг бол үе мөч шиг яхаа гээд тэрнээс нуруу муруу дахиагаад бүхийдсэн хачин байсан юм. Тэгээд одоо тэр хоёроо даралт зүрх хоёрыг гайгүй болчоор нь нүднийхээ наалтыг наагаад бас гайгүй сайжраад бүр юм би ном их уншдаг байсан. Тэгээд ном уншиж юм ойж ирээд одоо тэгээд бүр юм хатгаж ирээд баг хөвгтүүдтэй юм сантай хөргөний ут яаж ойжигээд бас юм аяад эхэлсэн байгаа. Та одоо нас өдөр хит хүрж ийн гэж? Одоо 87-80 хүрч байна. Ахмад одоо хэлэхэд энэ гэрээс хардгуул улсууд ер нь тэр наалтыг авч хэрэгжилж ягараа их олон хөрсөөр би өөр хачин байсан одоо сайхан зүгээр болж байгаа нүд чиглэсэн хараа сайжраад хөшөө улс чинь тэгээд яхаа хөшөрхөр нүд энэ тэр их муудах тийшээ ханддаг. Та нар минь тэгээд өөрснийгээс амжилж ягараа. Тэрэ юм гэхээр энэ наалтыг л авч олоолаа хэрэглүүл сайхан юм байна шүү. За сайн байна уу. Би наалт
анх хөгснөөсөө сонсоод тэгээд нааж эхэлсэн юм аа. Анх эмнэгдэж зүйлхэд надыг төрөө уусрахын тамралтай гэсэн гэдэг байсан. Шөнө олон дахин шийдэг байсан. Тэгээд нүдний наалт бас наасан. Тэгээд нүдний наалт юуны норовны наалт наасан. Тэр дотоо шүүрлийн наалтыг наасан. Юу нэг наалтыг наагаад бийдүүл байсан за өөрөө тэр бүгд аллаад даяалангуяа шүн олон шийдэг байсан. Тэр маань гайгүй болсон. Тэгээд нүдний өөхөлт бас гайгүй болсон. Тэгээд одоо ингээд энэ наалтыг аваад ингээд би анх 25 оноос эхэл наасан юм. Тэгээ одоо бол ерөнхийдөө би юу сайхан болоод итэхэн гоё болоод байна. Энэ наалтыг наагаад би маань их сайхан болсон тул ахмадууд болон ер нь над шиг юм зовёртой байдаг улсууд наахад их сайн үр дүнтэй юм байна шүү гэж зөвлөмөр байна. Ийм сайхан бүтээгдэхүүн оруулж ирж байгаа танай компани болон та нартай маш их баярлалаа.